За их хурал маань дахиад бас нэг баастай хууль хийсэн байл. Өнгөрсөн жил одоо ковид цар тахлын үеэр хууль батлахдаа хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг төсөв батлахдаас өмнө одоо шийдэж чадаагүй бол дараагийн дараа жилээс 23 оноос нааш хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг нэмэх боломжгүй гэдэг ийм хуулийн төслийг бол Цэмэрхэн хийгээд тавьчихсан. Энэ одоо хуулийнхаа төсөл дээр бол үйлдвэрчдийн эвлэл ажил олгогчдын ийм байгууллагуудаас санал аваагүй. Тийм учраас бити ийм одоо ард түмнийхээ эсрэг аль болохоор цалин яаж нэмэхгүй байх вэ? Монголдо ажил хөдөлмөр хийлэхгүй байх вэ? Цалингийн бага байна гэдэг чинь Монголоос бол хөөж ийнэ гэсэн үг шүү дээ. Энэ бол 2-7 хоногийн өмнө жагсан залуучууд Монголдо сайхан амьдрмаар байна. Монголдо хангалттай цалин ус аммаар байна. Авилгал хээл ахуулаа бууруулад ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүстээ олигтойхон цалин өгөөд гэр бүл үр хүүхдэд тэжээл тэтгээд аваад явчих. Ийм одоо зүйлийг бий болгооч гэж шаардсан. Тэгвэл харамсалтай нь тэр шаардлага донд цалин ус нэмэгдэх шаардлага марлууд нь одоо уусаад алга болцсон байна лээ. Тэгвэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бас олон одоо мянган залуучууд бол бас бий, гишүүд бий. Нийт ард иргэдтэй Монгол улсад өнөөдөр 77 центээр 1 цаг их. Тэгэхэд залуучуудын одоо зүтгээд байгаа Солонгос улсад 8.8 доллар байгаа шүү дээ. Үндсэндээ 12 дахин бага цалингаар монголчууд өнөөдөр байж. Солонгосын хөдөлмөрийн үнэсний доод хэмжээ цагийн 8.8. Америк гэх юм бол 15, 20 доллар. Гэтэл өнөөдөр бид нар Герман гэхэд одоо 12, 3 доллар байж байгаа. Гэтэл бид нар тэр Америкаас, Германаас, Солонгосоос хүнсээ авчирч ирж штэ. Өнөөдөр гадаад зарагдж байгаа бараа бүтээгдэхүүн бараг Монголоос одоо бараг 2 дахин хямдхан бас байж байна. Тийм учраас өнөөдөр Монгол улсад өнөөдөр хөдөлмөрийн үнэсний доод хэмжээ цалин хөлсийг бол нэмэх цаг нь болсон.